Сайн байцгаана уу? Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар сургуулийн математикийн багш Отгон Цэцэг байна. Өнөөдөр та бүхэнд энэ хичээлийн жилд дунд ангийн суралцагчдад хэрэгжиж буй идүүтэн хөтөлбөрийн тухай товч мэдээлэл өгөх гэж байна. Эцэг эхчүүд та бүхэн уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Эдүүтэн гэж юу вэ? Математикийн сургалтын дижитал шийдэл. Сургуулийн удирдлагууд сургуулийн бүх статистик мэдээллийг хянах хэрэгтэй. Сургуулийнхаа талаарх бүх мэдээллийг тухайн цаг мөчид авч өгөгдөл мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалт багш нарт дэмжлэг үзүүлэх зэрэгт ашиглана. Илүүтэн бодит цагийн ажлыг харуулдаг. Энэ нь багш нарт хамгийн чухал буюу багшлах буйгаа явуулаад сурагчидтайгаа илүү ажиллах боломжтой болно гэсэн үг. Илүүтэн мөн автомат үнэлгээ хийж өгснөөр багш үр дүнг ашиглан суралцагчдаа шуурхай туслах бололцоог олгодог. Илүүтэн энгийн атлаа чухал хэрэгтэй мэдээллийг эцэг эхчүүдэд гаргаж өгдөг бөгөөд багш үүнийг суралцагчдынхаа хичээлийн явц, амжилтыг эцэг эх, асран хамгаалагчдтай хуваалцахад ашиглана. Илүүтэн бол Финляндийн боловсролын шилдэг арга зүй бүхий хиймэл оюун ухаан ба тоглоомын арга зүйд суурилсан математикийн цахим платформ юм. Илүүтэн цахим платформын давуу талууд: хувь хүнд тохирсон даалгавар, шууд үнэлгээ, зөвлөмж, автомат үнэлгээ, тоглоомжуулсан орчин. Суралцах үед үзүүлэх нөлөөлөл. Илүүтэн цахим багшлах үе суралцах үеийн талаарх 15 жилийн судалгаанд тулгуурласан. Дэлхийд daярх олон 10 судалгаагаар сурагчдын суралцах үе хурдан хугацаанд сайжирч буй нь батлагдсан. Математикийн гүйцэтгэл 39%-аар сайжирсан. Хичээлийн эзэмшилт 45%-аар нэмэгдсэн. 6-7 хоногт 20% ахиц гарч байсан. Илүүтэн манай сургууль дээр дунд ангийн суралцагчдад буюу 6-аас 9 дугаар ангийн суралцагчдад лав пүрэв гарагт 40 минутаар хичээлэлдэг. Суралцагчдын идвэх оролцооны талаар хичээлийн эхэнд хэлэлцүүлэг хийж хэвшсэн. Үүний үр дүнд суралцагчдын идвэх нэмэгдсэн. Сургуулийн 15 ширхэг суурин компьютер болон 23 ширхэг таблетыг авч ашиглах бүрэн боломжтой. Манай сургуулийн 6-аас 9 дугаар ангийн сурагчид 510 хүрэл цом, 372 алтан цом, 135 алмазан цом авсан байна. Эцэг эхчүүд идүүтэн дээр хүүхэддээ хэрхэн туслах вэ? Эцэг эхчүүд идүүтэн дээр хүүхдийн суралцах үйл явцад эергээр оролцсоноор сургалтын үр дүн эрс сайжирдаг. Эцэг эхийн эрхээр нэвтэрч хүүхдийн гүйцэтгэл оролдлого, оног тогтмол хянах боломжтой. Хүүхдийг ямар нэгэн дарамтгүйгээр өөрийн хурдыг дэмжиж, алдааг ойлгоход нь туслах нь хамгийн үр дүнтэй. Өдөр бүр 10-аас 15 минут ашиглах нь хамгийн үр дүнтэй давталт болдог. Анхаарал төвлөрөх орчин, тохиромжтой техник, интернет холболт нь суралцах үйл нөлөөлнө. Эдүүтний цом урамшууллыг дагуулan хүүхдээ магтаж дэмжинэ. Гэр бүл сургууль нэгдвэл хөгжлийн хаалга нээгдэнэ. Анхаарал хандуулсанд баярлалаа.